Монгол Улсын зээлийн эрсдлийн ангиллалыг нэг шат ахиулжээ. Төсөв тэмнэлтийн тодтгол хийхдээ салбаруудад ялгаатай хандаж байна гэж Улс их хурлын гишүүд шүүмжиллээ. Үндэснийх баяр наадмыг 5 тэрбум төгрөгөөр зохион байгуулна. Дэвсэд жилч болоогүй төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэлцүүлгийг 1.3 тэрбум төгрөгөөр шинжилжээ. Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрээс гарах үр дүнд дотоодын үйлдвэрлэгчид эрсдэл өрөх магадлалтай байна. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа болно. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын зээлийн эрсдлийн ангиллалыг шинжилэн тогтоох уулзалт 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж Монгол Улсын зээлийн эрсдлийн үнэлгээг өмнөх хамгийн өндөр эрсдэлтэй 7-оос 7 түвшнээс нэг шат ахиулан 7-оос 6 болгон сайжруулжээ. Энэ акц нь олон улсын санхүүгийн зах зээлд манай улсын нэр хүнд зээлжих чадварыг дэвшлүүлж, засгийн газар болон хувийн хвшилт, гадаадын хөрөнгө оруулалт санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ санхүүжилтийн өртгийг бууруулах таатай нөхцөлийг бүрдүүллээ. Энэ удаагийн хоролдооноор 40 гаруй орны зээлийн эрсдлийн үнэлгээг хэлэлцснээс зөвхөн 3 орны үнэлгээ өршлөгдөж, Бангладеш, Сенегалийн үнэлгээ буурсан бол Монгол улс ганцаараа зээлийн эрсдлийн үнэлгээгээ сайжруулсан орн болсон нь дэлхийд дахина геополитикийн хурцтмал байдал, худалдааны дайн, тодорхойгүй нөхцөл байдлууд эд өрнөж байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсыг эергээр үнэлж, итгэл хүлээлгэж буй илрэл болж байна. Зээлийн эрсдлийн ангиллалыг тогтоодог улс орнуудын эрсдлийн үнэлгээний шинжээчдийн баг нь улс төрийн нөлөөллөөс ангид хараат бус байдлыг хадгалан ажилладаг бөгөөд тухайн улсын эдийн засгийн суурь нөхцөл байдал, улс төрийн эрсдэл, санхүүгийн сахилгат, өрийн удирдлага, макро эдийн засгийн бодлогын тогтвортой байдал зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг наривчлан судалж, олон улсын стандартад нийцэн загвар тулгуурлан үнэлгээгээ гаргадаг. Зээлийн эрсдлийн ангиллал сайжирсан нь эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын экспортын агентлагууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол улсад олгох санхүүжилтийн нөхцөл, ялангуяа зээлийн эрсдлийн шимтгэлийн хувь хэмжээ илүү таатай болох боломжийг бүрдүүлж байна. Тухайлбал зээлийн эрсдлийн шимтгэл 3-аас 6% буурч дунд болон урт хугацааны экспортын санхүүжилтийн өртөг багасгаар байна. Зээлийн эрсдлийн үнэлгээ сайжирснаар дараах бодит эерэг нөлөө гарахаар байна. Үүнд гадаад их усрээс татах арилжааны зээлийн өртөг болон засгийн газар хувийн хвшлийн зээлийн эрсдлийн шимтгэлийн түвшин буурснаар улсын төсөв хувийн хвшилд ирэх санхүүгийн дарамт багаснаа. Хувийн хвшилд гадаадын хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын Монгол улсад итгэх итгэл бэхжинэ. Экспортын зээлийн баталгааны нөхцөл сайжирч, дотоодын үйлдвэрлэгчид экспортлогчдын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Төсөвт тодтгол хийхдээ ганц ч салбарыг үлдээлгүй бүгдээс нь танаж хэмнэж болох бүх зардлыг хэмнэнэ гэж засгийн газар мэдгдсэн. Гэсэн ч засгийн газрын энэ таналт нь салбар бүрт харилцан адилгүй шударга бос байна гэж зарим улсын хурлын гишүүд шүүмжилж байна. Тухайлбал зарим салбарын төсвийг 4-8 хувиар танаж байгаа хэрн заримынх нь төсвийг 20 хүртэлх хувиар таньжээ. Салбаруудын төсвийг танахдаа чухам ямар шалгуур зарчмаар тансныг улсын хурлын гишүүд гайхацгааж байна. За учир нь салбар бүрийн харилцан адилгүй өөр байна. За тухайлбал сангийн сайд өөрийн төсвөөс 10 хүрэхгүй хувийг нь тансан хэрн шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг бусад салбарын төсвийг 20%-аар тансан байна. За хэдий салбаруудыг чухал биш гэж эрэмблэх ёсгүй ч наандаж адил тэгш явах зарчмыг баримтлах зүйтэй гэж зарим гишүүд үзэж байна. Сангийн яам, сангийн сайдын ингээд төсвөөс таналт хийснийг харахаар нэг 4-8% хооронд таналт хийсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 20 гаруй хувиар таналт хийсэн. Хүний эрхийн үндэсний комиссоос 18% таналт хийсэн. Нэгдүгээрт тэгэхээр энэ нь өөрөө шудраг биш байна гэдэг үндслийг нэгдүгээрт ингэж гаргаж ирж байгаа гэсэн. За хоёрдугаар шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэн жилийн 21 аймгийн анхан дунд чатны бүх шүүхийн төсөв нийлээд 270 тэрбумаар одоо батлагдж байгаа. Гэтэл ерөнхий сайдын судалгааны ажлынх нь эрдэм шинжилгээ судалгааны ажлын багц нь 240 тэрбум байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас яг шударгуугүй юу гэдэгт бас нэг хариулт өгөх хэрэгтэй. Шинэ хоршоо хөдөлгөөн 5 жилийн 5 их найдын хөтөлбөрөө гээд бид нар зарлчихсан. Одоо шинэ хоршоо 2 гээд дундын хоршоог хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж сайд нар яриад байдаг. Гэсэн хэдий ч яг бодиттой төсөв дээр ямар ч төсөв байхгүй. Тэгэхээр энэ өөрөө завхралтай, алдаа хийдэлтэй зүгээр л төсвийг танана гэдэг тоо хасж байгаад биш.
цааталт нь ямар зорилго, үр ашиг, үр өгөөчтэй төсөв хөрөнгө оруулалтын дээр тавих вэ гэдгийг анхаараагүй зүгээр л одоо тоо хаснараа ард түмнийг хуурж байгаа үзэгдэл юм а гэдгийг энэ дээр бас онцолж хэлмээр байна. Долооны станц бол маш өндөр хүчтэй, өндөр даралттай, уур устай, бохирдолтой, дуу чимээтэй орчинд ажилладаг. Гэтэл энд ажиллах хүн инженер техникийн ажилчид олдгой болсон. Гэтэл энэ хүмүүсийг ингээд орон тоогийн цөөлнөө. За гэтэл нөгөө данхайчсан Эрдэс Монголыг байгуулах гэдэг гол үндэслэл болоод байгаа хүмүүсээ цөөлж чадахгүй ингээд сууж байгаа. Энэ дээр бол бүр хатуу байр суурьтай байгаа. Нэгдүгээрт нь Эрдэс Монгол гэдэг компанийг байгуулж босоо тогтолцоотой болгох чинь буруу. Манай улсад тулгамдсан гол асуудал нь эрчим хүч. За эрх хөвлийг дулаан давах хэсэг нь жиргэлзээтэй байгаа энэ үед энэ салбарын төсвөөс тансан нь мөн л анхаарал татаж байна. За түүнчлэн эрчим хүчний компаниудыг удирдлага чигүүргээр хангах Эрчист Монгол нэгдлийг байгуулж эрчим хүчний салбарыг босоо тогтолцоонд шилжүүлж байгаа нь ахиад л өнөөх эдлэг уулгын асуудал газар авах үндэс болохыг инхцэцэг гишүүн хэлж байлаа. Оюун эрдний тэргүүлсэн хамтарсан засгийн газрын хэрэгжүүлэхээр баталсан 14 мега төслийг Зандан шатрын засгийн газар эренбэлжээ. Гашуун Сухайт ганц мод бомбын хил холболтын бүтээн байгуулалт тэргүүтээ эхний 4 төсөл хэдийн гараанаас гарсан. Харин үлдсэн 10 мега төслөөс эдийн засгийн хувьд үр ашигтай 5 төслийг урагшлуулж 5-ыг нь хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн нийслэлээр хэрэгжүүлэхээр төсөлсөн 24 мега төслийн заримыг нь хойшлуулах шаардлагатай гэж эдийн засгийн хөгжлийн яам дүгнжээ. 14 мега төслийг л хэрэгжүүлчихвэл Монгол аюулгүй хөгжиж, ард түмэн ажлын байраар хангагдаж, эдийн засгийн өргөөж эргээд мэдрэгдэнэ гэж өмнөх засгийн газар үзэж байсан. За гэсэн ч мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө ихээр шаардлагдан 4 жилийн хугацаанд энэ олон төслүүдийг бүгдийг нь хэрэгжүүлж амжихгүй гэж улсын их хурлын гишүүд анхааруулж байсан. За гишүүдийн энэ анхааруулгыг оюун эрдний засгийн газар үл тоож 14 мега төслөө хэрэгжүүлнэ гэж байна. Зарим мега төслүүд хэрэгжүүлэх нь битгийх л төсвийн орлогоо хэрхэн бүрдүүлэх вэ гэдг нь бодлого боловсруулагчдын толгой гашлагсан асуудал болчиход байна. За ийм төслүүдэд эренбэлж 5 төслийг нь хойшлуулахар болжээ. Мега 14 төсөл том арга хэмжээ хэрэгжинэ гэсэн одоо нөгөө төсөв мөсөн маань хөндөрсөн. Энэ юу хэрэгжих юм уу, хэрэгжихгүй юм уу, хэдэн хэрэгжих юм? Ач холбогдол өндөртөө 5 төсөл байгаа. Энд бол 5 толгой станц зис боловсруулах үйлдвэр, эрдэнэтэй санхүүжилт хийгдэх, тэгээ ангийн цогцлбор, алт цэвэршүүлэх үйлдвэр, нүүрс химийн цогцлбор гээд энэ төслүүд бол ач холбогдол өндөртөө гэж үзэж. Бусад төслүүдийн хүрээнд буюу сэргээгт хэрчим хүчөө тархамл их үүсвэр, хэрлэн тоонд орхон өнгө, эгийн гол, үндэсний хэмэл дагуул, ирээн цав чой болсон баруун урд бичиг чиглэлийн босоо тэнгисийн төмөр замыг бол энэ жил ирэх жил бол хойшлуулах ийм л одоо бол зайлшгүй шаардлага бол үүсэж байгаа. Богдол нөхөх ажил маань болсон уу, яасан бэ? Тэрийг нэг эцэст тодруулж өгөөч. Тэгэхээр богд нөхлөх тэр түнэлийн асуудал задаргаан татлахад гүүргээд төслүүд бол хойшлноо. Эдийн засгийн яам бол ийм л байр суурьтай байгаа. За энийг бол засгийн газар оруулаад одоо шийдвэрлэнэ гэж зорж байна. Нийслэл 500 сая $5 бонд гаргасан. За тэр бондынхоо мөнгийг бол 24 сар хүртэл хугацаатайгаар нийт 7-8 арилжааны банкнд байршуулсан байна. Гэлээ гэхдээ тус хөрөнгийг одоо зөв зохистой оновчтой ашиглаж чадаагүйгийн улмаас хүүгийн алдагдал нийт 5.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж аудитын байгууллагаас л дүгнсэн байна. Тэгээд норон нутгийн төсвүүд дээр байгаад байгаа энэ алдаа завхарлуудыг тухай бүр бас улсын хурл авч хилцэж явахгүй л нийслэл гэдэг байгууллагч нь ерөөсөө баг улсаасаа илүү том төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Нийслэлээр явж байгаа 24 мега төсөл нь нөгөө улсынхаа 14 мега төслөөс илүү том дүнтэй, илүү одоо тийм алдаа завхралтай, ийм дутагдaltaй ийм төсвүүд яваад байна. 14 мега төслийн 3-4 нь л улсын төсвөөс санхүүжинэ. За үлдсэн нь гадаадын хөрөнгө оруулалт болон зээл тусламжаар санхүүжгөр байгаа. За энэ улсын төсөвт дарамт ирэхгүй гэж оюун эрдийн засгийн газрын гишүүд тайлбарлаж байсан. За гэсэн ч гадаад зээлийн ашиглалт үр ашиг хангалтгүй, он дамнан үргэлжилж дуустдаггүй төслүүд одоо хэрнэ бий. За үүний хамгийн тод жишээ бол газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл. За энд гадны зээл тусламжаар санхүүжүүлж байгаа төслүүдээ богино хугацаанд дуусгаж үр ашгийг нь хүртэх тухай хуулийн төслийг зарим гишүүд санаачлна гэж мэдэгдэж байсан. За харин энэ асуудлыг сайтар бодож үзэж гаргах ёстой шийдвэр гэж тэргүүн шадар сайд учрал хэлж байлаа. Энэхүү төр хэмнэлт хийж төсвөө тодотохын тулд салбар харгалзахгүй таналт хийж мега төслүүдээ эренбэлэхээр боллоо. Гэтэл нийслэл хэмнэлт хийх нь битгий хэл дэвсээд ганцхан жил болж байгаа төв зингэлдэх хүрээлэнгийн хиймэл зүйлгийг хуулж аван дахин шинээр сольжээ.
Үүнд 1.3 тэрбум төгрөг зарцуулсан байна. 1.3 тэрбум төгрөг гэдэг бол наадмын тасалбарын нийт орлоготой тэнцвэртэй юм а. Энэ жилийн наадмын тасалбарын борлуулалтаас л гэхэд ойролцоогоор 1 тэрбум төгрөгийн орлого олохоор тооцоолсныг албаныхан хэлж байлаа. Өнгөрсөн жилийн наадмаар бороо орсны улмаас бөхчүүд наадмын талбайд халтарч унан эрүүл мэнд амжилтаар өнгөрсөн. За энэ үйл явдал төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаар томилогдоод удаагүй байсан инх жаргалан уучлал гуйж хугацаа тулгуу байсан тул туршилт хийж амжсангүй гэж учир байлаа тайлбарлаж байлаа. За гэсэн ч түүний энэ уучлалын төлөөсөнд татвар төлөгчдийн 1.3 тэрбум төгрөг зарцуулагдаж төв цэнгэлдэхийн хиймэл зүлгийг ахин шинжилжээ. Доороо бол шок баядгээд ус зайлуулах юм тодорхой нүхтэй зөөлөвчтэй. За тэгээд 50 мм-ийн урттай юм ногоон зүлэг. За тэгээд 200 тонн элсийг бол одоо зориултын одоо төхөөрөмжөөр тэгшилж тараасан. За 50 тонны одоо ийм дүүргэгч одоо ногоон эрзээр одоо дүүргсэн ийм зүлэг байж байгаа. Энэ бол олон улсын хөлбөмбөгийн холбооноос тавигдж байгаа ПРО гэдэг энэ стандарт шаардлагад нийцсэн ийм зүлэг бид нэр сурлуулж өгсөн. Бүхний салбар хороо маань бол тодорхой тооны бөхчүүдийг одоо авчиж туршиж үзсэн. За бөхчүүд бол мэдээж өмнөхөөсөө бол энэ зүйлэг маань бол сайжирсан байна. Мэдээж одоо бороотой гулгаатай үед бол ямар ч тохиолдолд халдвартай гулгаа гардаг. Тийм учраас эндээ одоо тааруулж одоо бүхний гал бүхний дасгалжуулагт дэвжээд бол бас тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангаж байгаа гэдэг ийм мэдээллийг бол өгч байгаа. Энэ жилийн наадмаар өнгөрсөн жилийн шиг бөхчүүд алтарч унах асуудал ахин гарахгүй гэж албаныхан ам гарцгааж байна. За нөгөө тагуур наадмын үеэр хотоос гарах гэсэн иргэд зам дээр таг гацдаг асуудал жил бүр давтагддаг. За энд төгжрөл үүсэхгүй байх тал дээр цагдаагийн байгууллагын зохицуулалт хийж ажиллана гэлээ. Энэ удаа бол бид нэр бүх хүчин чадлаараа энэ хотоос гарч байгаа хөдөлгөөн дээр анхаарч ажиллана. Одоо ямар ч одоо төгжрөлгүйгээр ямар одоо урсгал чөлөөтэйгээр одоо иргэдийг хотоос хотоо орон нутг руу гарах чиглэлд ажиллана гэсэн үг. За нэг үгээр хэлбэл тэрэлжин салдаг уулзуур хүртэл Улаанбаатар хотоос гарч байгаа иргэд маань төгжрөхгүй юм аа. За дүн хүртэл одоо янз бүрийн байдлаар төгжирсэн олон цагаар ингээд төгжирж цаг хугацаа алдсан ийм тохиолдол гарахгүй гэж. За гарахгүй төлөө бид нэр ажиллана. Мөн шүгэрсэн 32 бүх 16 харваач гээд нийт 48 тамирчин допингийн шинжилгээнд хамрагдах юм байна. За допингийн шинжилгээ Герман улсын допингийн эсрэг итгэмжлэгдсэн лабораторид биечлэн хүргэж хариуг авахар ажиллаж байгаа гэлээ. За допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд буюу 48 цагийн хугацаанд гаргана. Зарим эргэлзээтэй хариуг дахин нягтлана гэдгийг хэлж байлаа. Евразийн эдийн засгийн холбооны төр хэлэлцээр нь гайлын татваргүй 367 төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой сайн талтай. Гэхдээ нөгөө талдаа импортын бараа бүтээгдэхүүний өсөлт нь дотоодын үйлдвэрлэгчдийг хүндхэн нөхцөл байдалд оруулахаар байна. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Оросын улбаны улс, Беларусь, Казахстан, Киргиз, Армени улсуудаас хуурай суунд 3,000 тонн квот тогтоож, харин өндгөнд 90 сая ширхэг хүртэл квот тогтоож, өндөгний гайлын татварыг 50%-аар бууруулж байна. Энэ дотоодын үйлдвэрлэгч компаниудад хүн дээр тусч байгааг хэллээ. Үйлдвэрлэгч улс болцгоё гэж одоо зөндөл ажил явуулсан шүү дээ. Тэрний дагуу бид нар бүгдээрээ ажилласан. Тэгээ үйлдвэрлэлүүд бол нэмэгдсэн. Үр дүнгууд эхнээсээ маш сайн гарч эхэлж байгаа. Яг гингонгод энтэй зэрэгцээл нэг ийм ажил хийж байгаа нь бол бид нар бол эсэргүүцгээс өөр аргагүй. Яг бол энэ нэлээд олон одоо энэ үйлдвэрлэгч нарын энэ салбарын эрх ашгийг бол ноцтой хөндөж байгаа учраас тийм. Дотоодын үйлдвэрлэгч нар бол нэг өөрсдөө чадрууд бол хомигдож эхэлнэ. Энэ нөгөө юу гэхээр эдийн засгаа хэлэх биш эсрэгээр дотоодын үйлдвэрлэгч нарыг одоо борлуулалтын хомих энэ үйл ажиллагаануудыг одоо юу гэдэг ингэж одоо үйл ажиллагааг сулруулах гэдэг юм төлөв байдалтай харагдаж байна. За энэхүү чөлөөт худалдааны төр хэлэлцээртэй холбоотой Монгол Улсын их сургуулийн судалгаанд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 4.3%-аар, аж үйлдвэрлэл 18%-аар буурна гэсэн байдаг. За мөн аж ахуйн нэгжүүдийн орлого 5.6%-аар, улсын төсөв 3.2%-аар бууруулах тооцоололж гараад байгаа юм. За чөлөөт худалдааны гэрээ ингэж манай улсын эдийн засгт олон сөрөг нөлөөг үзүүлэх урьдчилсан судалгаа гарсан хэдий ч за энэхүү хэлэлцээрийг хийсэнд эдийн засгчид болон дотоодын үйлдвэрлэгчид шүүмжлэлтэй хандаж байна.
Хүнсний салбарынхны хувьд бол би бол маш хүнд байдалд орох байх гэж харж байгаа. Яагаад гэвэл тэр том эдийн засаг үйлдвэрлэгдэж байгаа тэр бүтээгдэхүүнтэй ийм бага хүчин чадалтай Монголын бүтээгдэхүүнүүд өрсөлдөх ямарч боломжгүй. Тийм учраас ер нь бол явандаа хэрвээ яг энэ чигээрээ байх юм бол хүнсний салбарын үйлдвэрлэгч нарын хувьд бол одоо дампуураад ингээд маш хүнд байдалд орно. Монгол улс угаасаа худалдаан суурилсан пандасны их орн шүү дээ. Тэгэл худалдаа л ерөнхийдөө ашигтай явдаг те. Тэгээд дотоодын үйлдвэрлэл хийх гэж байгаа хүмүүс нь бол нэлээд асуудалтай. Бүүн зовлон зүтгүүр дундлаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол урт хугацаанд бол одоо тухайн үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг бол бууруулнаа тий. Урт хугацаанд бол хэрэглэгч хожиж байгаа юм шиг боловч дотоодын үйлдвэрлэлийг бол нэлээд хомноо гэж бол эдийн засгийн хувьд бол харж байгаа. Евразийн эдийн засгийн холбооны хилэлцээр нь манай улсын малын гаралтай түүхийд арьс ширийг үнцэнтэй болгож малчид үйлдвэрлэгчдийн ашиг орлого өсөх сайн талтай. За гисэн эдийч нөгөө талдаа импортын бараа бүтээгдэхүүний татварыг нь багасгаж байгаа нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг алстаа хаалгаа барихад хүргэж байна. Манай улсын иргэд шүүхэд итгэх итгэл бага байгаа нь гадна дотны судалгаагаар батлагдсаар байна. Зарим судалгаанд иргэдийн дийлэнх нь шүүхийн шийдвэрийг урьдчилан шийдэгдсэн байдаг. Улс төрийн нөлөөтэй итгэж болдоггүй, мөнгө танилтай хүнд ашигтай шийдэгддэг гэх хандлагатай дурджээ. Гэвч шударга ардчилсан эргэн төвтэй Монгол улсыг тогтоох үндсэн тулгуур итгэл найдварын ганц баг нь бол шүүх эрх мэдэл юм а. Монгол улсын иргэдийн шүүхтээ итгэх итгэл буурсан байгаа асуудалд бусад орныхан анхаарал хандуулж байна. Тодорхойлбол Европын холбооноос хосолмол түншлэлийн төслөө Монгол улстай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Өнөөдөр Европын холбооны хосолмол түншлэлийн Монгол улсын шүүх эрх мэдлийн институтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх төслийн нээлт боллоо. Энэ төсөл Монголд анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд Монгол улстай түншлэх анхны Европын холбооны улсаар холбооны бүгд найрамдах Герман улс шалгарч, Герман улсын төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны Германы сан ажиллах юм. Харин Монголын талаас Монгол улсын дээд шүүх, шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн академи болон шүүхийн сахилгын хороо байх юм. Европын холбооноос Монгол улсын шүүхийн тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ төслийг хэрэгжүүлэх гэж байна. Төслийн гол түнш байгууллагууд болоод төслийн үр шимийг хүртэгч байгууллагууд бол Монгол улсын дээд шүүх, шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороо болоод Монгол улсын дээд шүүхийн дэргэдэх шүүхийн академи байгаа. Монгол улсын өмнөх болон одоогийн засгийн газрууд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн. Хөрөнгө оруулагчдын итгэл шийдвэрт нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь тухайн улсын шүүхийн байгууллага, шүүх эрх мэдлийн тогтолцоо хэр найдвартай, шударга, хараат бус байдалтай вэ гэдэгт оршдог. Тийм ч учраас бид энэхүү төслийг хэрэгжүүлж Монгол улсад шүүхийн тогтолцооны үр нөлөө, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Төслийн үр дүнд Монгол улсын иргэд хүчирхэг, найдвартай, бие даасан, хараат бус шүүх тогтолцоотой болно гэдэгт итгэлтэй байна. Шүүхээс үйлчилгээгээ сайжруулахыг шаардж байгаа нэг гараараа тийм ээ. Тэр ч зүй ёсны шаардлага. Угаасаа бид сайн үйлчилгээ үүсгэхдээ шүүх үйлчилгээ үзүүлэх гэхээр хүний нөөц байхгүй. Барилга байшин байхгүй. Тим судалгаа байхгүй байвал яаж сайн чанартай тий цаг хугацаанд нэр хүмүүст хүрсэн үйлчилгээг үзүүлж чадах вэ дээ. Тэгэхээр нэг гараараа нэг юм шаардаад нөгөө гараараа тэр одоо шаардлагыг биелүүлэхэд одоо хэрэгтэй тэр хүний нөөц төсөв санхүү байр сууцыг хасч хайна гэдэг бол өөрөө ерөөсөө ойлгомжгүй л байна л да. Сүүлийн 35 жил Монгол улсын хууль эрх зүйн орчин илүү Европын системтэй ойролцоо барууны гэж хэлж болохоз хууль зүйн системийг бий болгож ирсэн. Энэ төслийг хэрэгжүүлж байгаа шалтгаан нь тогтолцоо үйл ажиллагаа сайн хийдэж, байнга шинжлэгдэж, сайжирч байх шаардлагатай байдаг. Хосолмол түншлэлийн хөтөлбөр нь нэг талаас Европын холбооны аль нэг улсын байгууллага, нөгөө талаас Монгол улсын байгууллага ижил тэнцүү харилцан оролцоотой хамтарч ажилладаг. Тиймээс байнгын сайжрах шаардлагыг хүрээнд тохиромжтой төсөл юм. Ардчилсан тогтолцоонд хамгийн чухал зүйл бол ард иргэд шүүхийн байгууллагад итгэдэг байх бөгөөд нөгөө талд шүүх эрх мэдэл хараат бус хөндлөнгийн нөлөөнөөс ангид байх ёстой.
Иргэдийн шүүхтэй итгэлгүй байгаад шүүгчийн ёс суртахуун сахилгын хариуцлага тооц үзэн нисэх нь эргэлзээтэй кейсүүд ус төрсөн байх магадлал зэрэг асуудлаас гадна шүүхийн үйл ажиллагаа иргэдэд хангалттай хүрч чадахгүй байгаа процессын хүндрэлүүч гэсэн нөлөөж байна. Үүнд шүүхийн байр, төсөв эсвэл орон тооны цомогтголоор хавчигдсан байдал ч нөлөөтэй байж мэдэх юм. Монголын төр шүүхийн хараат бус байдлыг тунгалдаг боловч үүнийгээ боддоор хангах нөхцөл орон зайг бүрдүүлэхэд хэр анхаарч байгаа нь эргэлзээтэй хэвээрээ байна. Доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүргэлжилж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралтын газар сувиллын жагсаалт 43 сувлил байна. Сувлилд нэг удаа хэвтэн эмчлүүлэхэд үндсэн төлбөрөөс 260 мянган төгрөг хөнгөлж байна. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой сувлилын газруудын хөнгөлөлттэй үйлчилгээний хүртээмж буурчээ. Эмнэлгийн байгууллагуудын гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой сувлилын газруудын санхүүжилтч 20% буурсан байна. Сувлилын байгууллагуудтай манайх гэрээ байгууллагатай өнгөрсөн оны гүйцэтгэлтэй ноёлтуулж гэрээ байгуулсан. Тэгээд эмнэлгийн хүчин чадал үзүүлж байгаа тусламж үйлчилгээнээс нь хамаарат дунджаар нэг 20 орчим хувийн одоо өнгөрсөн оны гүйцэтгэлээс гэсэн үг шүү дээ. Гүйцэтгэлээс нь 20 орчим хувийн бууралтайгаар гэрээ байгуулсан байна. Аршин сувлилд амрах өндөр настан болон групптэй иргэд өөрийн мөнгөөр үйлчилгээ авсны дараа хөнгөлөлтийн дүнгээ халамжийн байгууллагаас авдаг байна. Харин даатгалтай иргэд сувлилд амрахдаа үнийн дүнгээс хамаарч шууд хөнгөлөлт эдэлдэг гэлээ. Гэхдээ сувлилын газруудын санхүүжилт буурсан, үүнтэй холбоотой сувлилуудын хөнгөлөлттэй үйлчилгээний хүртээмжч багассан талаар оргил аршин сувлилын төлөөлөл хэлж байлаа. Сард 30-аас 40 хүнд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо тэгэх боломж багасж квот хүрэлцэхгүй байна гэсэн юм. Оргил аршин сувлилын өндөр настан групптэй иргэн болон эрүүл мэндийн даатгалтай үйлчлүүлэгчийн 7 хоногийн төлбөр нь өрөөний зохион байгуулалтаас хамааран 546 мянгаас 966 мянган төгрөгийн хооронд байна. Сарын ихэр гэхэд бараг бол манайх аваа дууссан байдаг. Одоо чинь 7 сарын квот гэхэд бод сая манайх чинь 6 сарын 24-нээс эхлээд яг 7 сарын 1-ээс гарахаар хүмүүс авч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ 6 сарын 24-нээс аваад тэгэл ерөөсө 7 хоног хүрэхгүй хугацаанд л ерөөсө квот аваад дууссан. Ашаа ван эмчилгээ байгаа, усан эмчилгээ байгаа. За шавар эмчилгээ, халуун эмчилгээ нэмэх юм бол шавар эмчилгээнүүд байна. Халуунлаа эмчилгээ, физик эмчилгээ, олон төрлийн физик эмчилгээнүүд байгаа. За дээрээс нөгөө хэсгийн барай бол энэ эмчилгээнд бол ороо явчихдаг. Үүнээс гадна төлбөрт эмчилгээнүүд бол манай дээр байна. Хэрв та 2020 оноос хойш эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ бүхий 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн хэрэгцээтэй тусламж үйлчилгээ авах боломжтой юм а. Улаанбархан өвчний батлагдсан тохиолдол 11 мянгаыг даваад байгаа. Халдвар авч байгаа хүмүүсийн тоо буурахгүй байгаатай холбоотойгоор өнгөрсөн 7 хоногоос эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байна. Улсын хэмжээнд дархлаажуулалтын 560 байнгын цэг, 345 явуулын цэг 7 дугаар сарын 11-ний хүртэл уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Вакцины талаар эсрэг байр суурьтай иргэд сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Яг халуун цэг буюу дархлаажуулалт хийж буй эмч нар 10 хүн рүү ярьж вакцинд хамрагдахыг зөвлөхөд 5 нь эсрэг байр суурьтай байдаг талаар хэлж байлаа. Нэг өдөрт дунджаар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 40-оос 50 хүн дархлаажуулалтад хамрагдаж байгаа гэв. Харин явуулын дархлаажуулалтад 10 хүнийг л хамрагдуулж амждаг байна. 10 хоногийн хугацаанд бол ерөнхийдөө айлаар бол нэг 57 айлд хүчит хүүхдийн дархлаажуулалт хийсэн. Аль болох нөгөө нэг эмзэг бүлэгтэй тийм хүмүүс төр болохоор очиж гэрээ очиж дархлаажуулалтыг хийж өгч байгаа. 10 гэртээ ярьж үзэхэд бол нэг 5 6 нь бол цацгалцах юм уу. Тиймэрхүү тохиолдол байгаа гэдэг л та. Зэн эсэргүүцэх одоо юу вэ? Энэ одоо тийм минутад холбоотой байх гэж би бодож байна. Эрүүл мэндийн төвийн манайх бол 16 нэгжээр дархлаажуулалтыг үйл ажиллагаа явуулж байгаа. Өдөрт бол 200-аад хүн одоо нэгж тус бүрээрээ 15, 13, 7, 8 гэд хатгалт
хамралтын тоолд янз янз байна. Яг зорилттой бүлгийн манайх одоо 6-аас 7-8 сар 10-аас 15 10 сараас 15 насны хүүхдийн хамралтын 57% нь бол нөхөн буюу бүрэн түндэ хамрагдсан явж байна. Улсын хэмжээнд 10 сараас 15 насны 230 мянган хүүхдийг дархлаажуулах болон вакцинд хамрагдсан мэдээллийг нөхөн оруулах шаардлагатай байгаа юм. Үүнээс одоогийн байдлаар 60 гаруй мянган хүүхдийн мэдээллийг бүртгэж дархлаажуулаад байгааг албаны үйлчилээ. Монголигаа ороод вакцинжуулалтаа ороод үг гэдэг вакцин хийлгсэн үү гэдгээ үзээд тэнд хийлгээгүй бол нөгөө дархлаажуулалтын ягаан дэвтэр байгаа тийм ээ. Тэрийг үз. Тэнд байхгүй байх юм бол 15 нас хүртэлх хүүхдүүд вакцина хийлгээ гэдгийг бас зөвлөд байгаа маа. Одоо 6-аас 8 сартай хүүхдүүд бас вакцин хийлгэж болно шүү. Энэ өөрөө аюулгүй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөд байгаа маа. Тийм ээ. Жишээлбэл одоо гэр оронд нь ах эгч нь халдвар авсан бол 6-аас 8 сартай хүүхд ерөөсөө яаралтай 48 цагтанд вакцина хийлгэж л дээ. Улсын хэмжээнд Улаанбаатар өвчний хариу арга хэмжээ дархлаажуулалтад засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс 5 тэрбум төгрөгийг гаргахаар болсон. Эрүүл мэндийн байгууллагын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй өдрүүдэд дархлаажуулалтын хамрагдалтыг 95% хүрэхээр ажиллаж байгаа гэлээ. Телевизтэй хамт байгаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр хөрвүүлж байна. Сүүлийн 10 хоногт улсын хэмжээнд төмрийн 32 тохиолдол бүртгэгдсэн болохыг онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Мөн ОХР-ийн төмөр өмнөх оны мөн үеэс 49.3% өсжээ. Хэд халаалт хуурайшилт иргэдийн санамсаргүй үйлдэлээс гал төмөр гарах, мөн гол мөрний төвшин огцон нэмэгдэж, үер үүсэх нь зуны дунд саруудад ноцтой асуудлуудын нэг болсоор байна. Улсын хэмжээнд он гарснаас өнөөдрийн байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүрэгт 144 удаагийн ОХР-ийн гал төмөр бүртгэгдлээ. Энэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн төмөр 79.9%-аар, хээрийн төмөр 16.9%-аар өссөн үзүүлэлт болж байна. Өнөөдрийн байдлаар онцгой байдлын ерөнхий газар нийслэлд гарсан 7 төмрийг бүрэн унтрааж, 3 төмрийг цурманд, 1 төмрийг хяналтандаа авч ажиллаж байна гэлээ. 6 сарын 30-ны өдөр онцгой байдлын байгууллага нийтдээ бүртгэгдсэн 11 одоо ОХР-ийн төмрийн 7-ыг нь одоо бүрэн унтраасан байна. За өнөөдөр одоо 4 ОХР-ийн төмөр дээр онцгой байдлын байгууллагын одоо 380 гаруй албаагчид, за орон нутгийн мэргэжлийн ангийн нэг 600 орчим албаагч нийлээд ажиллаж байна. За үүн дээр зөвтөвчний одоо 303 дугаар ангийн нисдэг тэрэг, за онцгой байдлын ерөнхий газрын тэрэгдэх агараас ирээ хаврах ангийн нисдэг тэргүүд ажиллаж байна. Өчигдөр буюу 6 сарын 30-ны өдөр онцгой байдлын байгууллага нийтдээ бүртгэгдсэн 11 одоо ОХР-ийн төмрийн 7-ыг нь одоо бүрэн унтраасан байна. За өнөөдөр одоо 4 ОХР-ийн төмөр дээр онцгой байдлын байгууллагын одоо 380 гаруй албаагчид, за орон нутгийн мэргэжлийн ангийн нэг 600 орчим албаагч нийлээд ажиллаж байна. За үүн дээр зөвтөвчний одоо 303 дугаар ангийн нисдэг тэрэг, за онцгой байдлын ерөнхий газрын тэрэгдэх агараас ирээ хаврах ангийн нисдэг тэргүүд ажиллаж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол орны хэмжээнд ус цаг агаарын аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41.3%-ийг Адар бороо үеэр эзэлж байна. Үерийн эрсдлийн үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум байгааг мөн мэдээллээ. Улсын баяр наадмын үеэр Алтай хангаа уулархаг газар нутгаар хүчтэй хур тундас орох төлөвтэй байгааг холбогдох албадныхан мэдээлж байна. За ерөнхийдөө бас 7 дугаар сарыг ингээд базаад хэлэх юм бол одоо нийт нутгаар олон жилийн дунд жахаас дулаан байх төлөв гарсан байгаа. За харин одоо хур тундасны хувьд бол Баруун аймгийн нутгаар харьцангуй бага тундастай. За Төвийн аймгийн нутгийн өмнөд хэсэг, Говийн аймгийн нутгаар бол олон жилийн дунджаас ахиу тундас орох юм төлөв гарсан байгаа хэдий ч за сүүлийн жилүүдэд одоо гинтийн ус ихтэй Адар борооны давтагдал нэмэгдэж байгаатай холбоотой за үер усны аяллаас бас сонор сэрэмжтэй байхыг харуулж байна. Энэ жилийн 100 өнгөрсөн жилүүдийн зунаас илүү халах төлөвтэй байна. Тэр дундаа улсын баяр наадам болох энэ сар цаг агаарын хувьд эрсдэс байх төлөвтэй байна гэлээ. Тиймээс альва болзошгүй аюул эрсдлээс болгоомжлохыг мэргэжилтнүүд сануулж байна.
Зүүн өмнөд Азийн хамгийн нөлөө бүхий хөгжмийн наадмуудын нэг болох Action Music Festival-д анх удаа Монгол хамтлаг урагдлаа. Тус наадам нь бүс нутгийн хөгжим сонирхогчдын хамгийн том цугларалт юм. Уг наадмын тайзан дээр Blindfold хамтлагийн хөгжим ихшиглэх ховорхон боломж тохиожээ. Аксиан нь хөгжмийн наадмаас гадна хөгжмийн урсгал, чиг хандлага, хөгжил, хамтын ажиллагааны талаарх хурал хэлэлцүүлгүүд өрнөлгөөрөө онцлог байдаг. Анхны фестивал нь Сингапурт 2020 онд болсноос хойш тасралтгүй зохион байгуулагчсаар байна. Манай улсаас анх удаа уг наадамд оролцож байгаа Blindfold амьд хөгжмийн хамтлаг 6 жилийн түүхтэй. Энэ жил Улаан ном нэртэй 2 дахь цомгоо үлгийдэн авахаар ажиллаж байгаамаа. Тус хамтлаг нь инди рок, пост рок урсгалаар уран бүтээлээ төрөвдөг. Уг наадамд оролцсноор олон улсын уран бүтээлчтэй танилцаж, цаашлаад хөгжмийн студ, агентлагтай хамтарч ажиллах боломжууд нэгдэх юм. Гэхдээ Blindfold хамтлагт Аксиан фестивалд оролцох 20 сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа юм. Уг зардлыг бүрдүүлэхээр фандын хамтын санхүүжилтийн платформ дээр Монгол Рок Аксиан фестивал нэрээр хандивын хэсэг үүсгэжээ. Хөгжим сонирхогч хэн бүхэн Монголын амьд хөгжмийн төлөөллийг дэлхийн тайзан дээр гаргахад хувь нэмрээ оруулах боломжтой юм а. Аксиан фестивалд өнгөрсөн хугацаанд 20 гаруй орны 200 гаруй уран бүтээлч тайзан дээр нь гарч 32,240 урлагийн төлөөллөд хуралд нь оролцжээ. Уг наадамд жил бүр 15,000 гаруй зүүн өмнөд Азийн хөгжим сонирхогчид оролцдог байна. Хэдий 6 дахь удаага болох гэж байгаа шинэхэн хөгжмийн наадамч гэлээ оролцогчдын тоо улам бүр нэмэгдэж, уран бүтээлчдийн чанар ахисаар байгаамаа. Энэ жилийн хувьд 9 сарын 13-наас 14-ний өдрүүдэд Индонези улсын Бали арал дээр зохион байгуулагдана. Далаараа мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Өргөжлүүлэн та бүхэн гадаад мэдээгээ хүлээн авч үзнэ.